Монгол Улсын ерөнхий сайд, сангийн сайд, Монгол банкны ерөнхийлөгч нарын мэдээлэлээс шалтгаалж эдийн засагт долларжих үзэгдэл гарч эдийн засагт савлгаа зочрол үүсгэлээ гэж одоо манай Эрдэнэ дарга тэргүүтэй хүмүүс ингээд шүүмжлээд байна л да. Тэгээ өмнөх хэлэхгүй ч яах вэ? Тэгэхээр асуулт ийм асуулт байна. Ер нь энэ улс орны хэн ийм байдал хүрсэн юм бэ? Энийг эзэн биетэй нэрэж. Бид нэг тоо баримт хангалттай ярьлаа. Хэн ийм энэ мөнгө чи хаашаа нэгдэж алга болсон байж таарна шүү дээ. Тэр нийгмийн хамгаалалт хөтөлбөрийн яам дээр яасан? Одоо сайд нар бүгдийг хэлж өгмөр. Тэр Монгол банк яасан? Тэр сангийн сайд яасан? Сангийн яам яасан? Хэн энэ улс орныг ийм байдалд оруулсан юм бэ? Ардын элч кинон дээр одоо цаад эзэн юм бэ гэдэг чинь хин эдийн засгийг алдсан юм бэ? Тэнийг одоо эзэн биетэй нэрмээр байна. Хариуцлага тооцмоор байна. Энийг одоо сайд нар нэртэй устдаа хэлэхгүй бол тэгээ цаад эзэн нь тэр хөгжлийн банк, юуны банк, Монгол банк гэж яриад байна. Цаад эзэн нь кинон дээр байна. Тэрнийг одоо хэлж өгмөр байна. Хоёрдугаарт нь энэтэй холбоотойгоор энэ Монгол ардын намын мөрийн хөтөлбөрт бол үнэ докторжуулах хөтөлбөр хөгжлийн банкны бонд энэ зарцуулалт үр ашгийг үнэлж дүгнээд хариуцлага тооцож зээлийн хугацаанаас өмнө буцааж төлүүлнэ гэсэн тийм заалт байна. Тэгэхээр үнэ докторжуулах хөтөлбөрийг эндээ салгацсан байна. Үр ашгийг дээшлүүлнэ гэгээд эргүүлж төлөвлөх нь хайцсан. Энэ дээр чинь 4 их 80 төгрөг бид нар гаргаж ирэх болцоод шүү дээ. Мөнгөгүй ч гэсэн. Энэ асар их мөнгө хаашаа алга болсныг эргэж төлөвлөх юм бол энэ эдийн засгийн сэргэлт энэ төсвийн хүүхдийн мөнгө энэ төр олох олон зардал их үүсвэрчмээс гарч ирэх болцоод. Энийг эргэж төлөвлөх асуудлыг одоо хууль зүйн яам энэ холбогдох хууль хяналтын байгууллагууд яаж хэмжүүлэх энэ мөрийн хөтөлбөрт яаж туссан юм бэ? Энэ хариуцлагагүй байдлыг ингэж өөгшүүлж болохгүй. Нэртэй устдаа нээлттэй зарлах хэрэгтэй. Тэр үнэр тогтоожуулах хөтөлбөр хэн авсан одоо хүртэл нээлттэй биш. Анхдугаар чуулганаас ахуулаад бид нар асууж байгаа. Энийг ил тод зарлаарай. Сангийн сайдаа, хууль зүйн сайдаа, Монгол банкны ерөнхийлөгчөө гэж. Энийг энэ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн үеэр мэдэгдэж өгөөч. Энийг бол их хурлаас албан ёсны чиглэл гаргаж өгөөч. Хоёрдугаарт нь энд одоо бүх сайд нараас нэг асуулт байна. Сайд энэ яам болгон дээр л хууль бус томилгоо эд хөрөнгө мөнгөний төсвийн хууль бус зарцуулалт даарцсан тийм мэдээлүүд яваад байдаг. Үний юм уу худлаа юм уу сайд? Хөдөлмөр эрхлэлтийн сангаас ахуулаад одоо энэ гадаад дотоод яам хууль зүйн яам энийг сайд нар бас үнэн бод байдлыг одоо ард түмэнд мэдээлэх хэрэгтэй. Яам болгон дээр. Тэгээ хэдэн хөндөй тоо яриад энэ ард түмэнд ойлгохдохгүй байна. Эзэн биетэй хинтээ ямар хэм хийцэн. Энэ том төсөл хөтөлбөрүүд яагаад унтсан юм? Энэ улс орны эдийн засгийг хэн юм болгоцсон? Энийг одоо их хуралд болон нийгэмд одоо мэдэгдэж өгөхийг хүсэж байна засгийн газраас. За энэ хариуцлагагүй байдлыг засахгүйгээр улс орн цаашаа энэ шүүрхийн шанах шиг энэ тогтолцоо зөв явахгүй нэ. Энэ хариуцлагын тогтолцоог хаана мэдэрчээж өмнөх засгийн газрын алдааг давтахгүй байжж бид энэ өөрчлөлтийг хийнэ. За дараа нь дээр нь бол Монгол ардын намын мөрийн хөтөлбөрт болон энэ засгийн газрын мөрийн хөтөлбөрт үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээс асууж шийдвэрлэнэ гэсэн юм заалт орсон байгаа. Энэ жил үндсэн хуулийн 25 жилийн ойгоор энийг үнж дүгнж өөрчлөлт хийх ажлыг одоо бид зүтгэе гэж бодож байна. Улс гэрийг байгуулахад хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй гэдэг. Зөвхөн засгийн газар бүх юмыг чихээ суух биш. Энэ үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар одоо Лүмдэ Жанцан гишүүн бид ярилцаад улсын хурал дээр ажлын хэсэг бүлгэн байгуулж энэ үндсэн хуулийн өөрчлөлтийн судалгаа ард түмнээс асуух, ярилцах асуудлыг хэрэгжүүлж явнаа. Энэ бид байсан оролцсноо. Энийг бол одоо нийт гишүүдэд зарлж байна ийм бүлгэн ажлын хэсэг байгуулж байгааг энэ чиглэлээр одоо үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөө нодон 5 сард бид энэ үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хурлыг бүх намын дарга нар оролцож бүгд л зөвшөөрж дэмжиж байсан. Энэ нэг тогтолцооны гажуудлыг бас засах асуудал дээр энэ хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх тал дээр энэ ажлыг санаачилж ажиллах болно гэдгээ бас энэ ташинд хэлмээр байна. Тэгээд эцэст нь үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ормоор олон заалтууд судалгаа эхлүүлэн ч шиг энэ нэг бүс эдийн засгийн коридор, нэг зам, нэг бүс энэ төр том төслүүд том бодлогын асуудал биш зүгээр судалгаа эхлүүлэн мэглүүлнэ. За
Санхи сайд хариулах уу? Та бас сайднараар яг хөвлөнөөс шууд хэлчих болно. За зандаж төрөгшөөний асуултанд хариулъя. Тэгэхээр манай засгийн газрын хувьд бол бас мөрийн хөтөлбөрөөр боловсруулад тав хүндээ өргөн барьсан байгаа. Энэ мөрийн хөтөлбөрт бол үндсэн одоо гол мөрийн хөтөлбөрийн гол одоо зүйл заалтууд бол Монгол Ардын намын Улсын их хурлын сонгуульд оролцсон одоо мөрийн хөтөлбөрт тусгагдсан ийм зүйл заалтуудыг бол авсан. Тэгэхээр энэ дээр бол 1.9 дээр үн докторжуулах хөтөлбөрийн хүрээнд одоо хэрэгжүүлсэн хөтөлбөрийг одоо үр ашгийг нь шалгаж ашиглалтын сайжруулна гэсэн чиглэлээр бол 1.9 дээр бол үн докторжуулах хөтөлбөрийн заалт бол байгаа. За өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлын хувьд бол нэлээд хүндрэлтэй байгаа талаар бас бид хэвлэл мэдээллийн байгууллагуудаа хандаж мэдээлэл хэрэг гаргасан. Ер нь бол яг зүгээр цагаан дээр хараар бичсэн зүйлийг бид худлаа хэлээд бол хэрэггүй гэж бодсон. Сая одоо ажил авснаас хойш гадны одоо маш олон хөрөнгө оруулагч нар, маш олон санхүүгийн байгууллагын улсууд бол ирж уулзаж санал бодлоо бол солилцсон байж байгаа. За хөрөнгө оруулагч нарын хувьд бол бас Монгол улсад хөрөнгө оруулах саналаа бол ихэнх одоо хөрөнгө оруулагч нар бол илэрхийлсэн. За гадны санхүүгийн байгууллагуудын хувьд бол нэгэнтээ одоо нөхцөл байдал ийм болцсон байгааг бол бид мэдчихсэн. Тэгвэл та нарын хувьд бол бас энэ одоо асуудлыг ингэж ил гаргаж тавьж байгаа бас талархад илэрхийлж байна гэдэг ийм зүйлүүдийг бол хэлж ирсэн. За цаашдаа бол бас энэ нөхцөл байдлын хүндэрсэн ийм үйл ажиллагаа болцоод байгаа учраас энэ хүндрэл одоо юунаас бий болсон бэ гэдэг дээр тодорхой хэмжээнд бол үнэлт өгж засгийн газар ажиллана гэдгийг бас танд хэлье.